Сонсогч байгаа зүйл болохоор дан үлтрээс гэсэн. Хэд асуудалтай болсон. Юу ихлээр хамглаад цугасаар заавдан дээ. 39 бол бүх хүчин чадлаар нь минийхоо тэгэхээр энэ бүхэн анх яг юунаас эхэлсэн бэ? Юунаар уул нь амжилт хийх гээд уул нь хүсэж чадаагүй юм. Хүн айлах гал. Юу ихчихсэн бэхээр нэг юм төхөөрөмж. Дуу хавч ингээд жигт талдаг штеп бүгд шигээ. Тэр болохоор л ингээд лазер чиглэлсэн юм шиг яг чиглэлтэй дуу аваад хэмжүүл. Тэгэд яах байсан бэ гэхээр амар юм ийм заяа. Урангуй явж илаа гэж бодсон. Хэрвээ голын өндөр нь чиглэлсэн байх юм бол голын хүний толгой дотроос өөрлөөр дуусах юм санагдана. Тэгээ гайхаад та сонсохгүй вэ гэдээ эргээд нөгөө хоёр найзаасаа юу дугаацсан бэ гэсэн чинь юу дугаарсан юм сонсохдоогүй гэдэг тэгэхээр тэгж бол нэг пранк хийж үзсэн. Тэгээ толгой дотроос сонсож байгаа. Юу яд юм шүү. Хэрвээ бас дуугийн чангалаад очиод олон хүн дундаас нэг хүн рүү чиглүүлэх юм бол тэр хүний ам дотор үг хийж болно заяа. Юу гэсэн үг гэхээр мохоо жишээлбэл нэг хүн рүү чиглүүлээд чангаар тавиад чиглүүлчихэнгүүт хүн тэр хүнийг мохоо гэсэн юм шигээр эргэж хараад ой наа чи болохгүй тэгж үг гэж болохгүй гэх. Тэгээ хамтраад гоё сэтгэлээ хийх гээд орлоод үзсэн юм шиг. Тэгээ орлоод үзсэн тийм. Тэгээ чадвал энэ жил хийчихээ. За ингээд бид хэд маань юу ч гэсэн зориглоод хийх гээд дайрваа. Хэдэр өмнө хүмүүс хийжсэн ч гэсэн мэдээж зүйлийг эхнээс нь 0-оос нь хийж байгаа болохоор зөндөө их асуудлууд болно. Яхаа мэдхгүй мөчүүд таарна. Гэхдээ тухайн үе бүрд нь яаж хийж байгаа асуудлыг нь шийтгэж оролдоно. 3-ын тест 4 нэг зүйлийг нэм сануулгах хэрэгтэй. Хүний чих секундэд 20,000-аас илүү татамжтай байгаа зүйлийг сонсож чаддаггүй. Харин бидний ашиглаж байгаа ультрасаунд маань 65,000 хүртэлх татамжтай болохоор яг үнэндээ ажиллаж байгаагүй гэж гэсэн бид нэр сонсож хэлж мэдэхгүй гэсэн. За дахиад асуудалтай тулсан. Юу ихлээр яг power supply-тай болсон ч гэсэн аналог систем хийж байгаа тохиолдолд яалтчгүй долгионуудтай харьцсан. Тэнгүүд тэр долгионуудтай харьцах гэхэд тэр долгионы хэмжих багч нь байдгүй. Осциллоскоп гэж багж байдаг. Дээш доошоо хүчлэгүүд нь ямар байлаар хэлбэлцэж чинь нэр нь ийш очиж байгаа долгион ямар шүү долгион очиод энэ спикерийг хөдөлгөөд байна гэдэг юм уу хардаг. Эсвэл энэ ядаж одоо нөгөө эсэргүүцэл дээр impedance гэдэг эсэргүүцэл байгаа. Хонсог эсэргүүцэл юм уу? Хонсог үлдэлтэй үе дээр долгионтой үе дээр гарч ирдэг. Хонсог эсэргүүцлийг нь хэмждэг бас мультиметр алаад. Тэрнээс болоод үүсэдсэн алдаа болохоор манай амплифайер 4 болгож тавьсан ч гэсэн яг энэ 4 байх нь хэд байх нь хамаагүй юм шүү. Яг хэмжээд үзэнгүүт өндөгнийхөө дулаан хэмжэлтээр асааснаас хойш 1 секунд 2 секундын хугацаанд ямар ч халдаа байхгүй. Тэгснэ гинт огцом халаад байгаа байхгүй. Тэгээд юу болоод байгааг нь хэмжиж чадахгүй ойлгохгүй байсан шиг нөгөө таамаглаад суухаас арга байхгүй. Тэгээд нэг тодорхой хэмжээнд хальт судалж үзлээ. Тэнгүүд юу юм шиг байна. Сигнал явангууд үүсдэг импеденс хувьсах эсэргүүцэл нь тодорхой хугацааны дараа маш их гүйдлийг өөрөөрөө дамжуулаад хэлдэг юм байна. Даваад гүгээд ирэнгүүтээ улам бүр хурдан гүйдэг болоо. Тэнгүүд амплифайер дээр хитрхи их гүйдэл очоод тэр гүйдэл нь халаагаад байгаа юм шиг. Импеденсийн хэд гэдгийг бас мэдэхгүй байгаа болохоор голд нь ямар хэмжээний эсэргүүцэл залгаж тавьвал ажиллахын ажиллахгүй гэж мэдэж чадахгүй. Энэ халдын асуудлыг нь давчсан бол энд байгаа хатагаа хийгээд хөсрэлт хэрэн дуусгах. За үзэн дээ. За зөвхөн Гэхдээ бас тухайд өөрөө асуудлаа яаж шийдэхийг мэдэхгүй байгаа нөхцөлд удаан гаццсан үедээ өөр хин нэгнээс тусламж асуух хоёр дахь өнцгийг орох шиг айгүй эртний юм шиг санагдав. Тэгэхээр ч миний асуудал шийдэж чадахгүй байгаа. Олохгүй байгаа асуудлыг олж өгч байгаа тийм. Тийм босоо.
Яа, бүрээс нэмэгтэй л энэ да. Бараг л боллоо да. Яг айгүй хэцүү үед бол хэцүү төхөрөж байгаа л та. Тэг болчвол гоё л. Өчнөө олон алдаа онооны дараа эцэст нь Аюутсан ингээ бүрэн болцсон юм чинь бүрэн болцсноор нэг ажиллагааны тайлбарлах гэдэг үзье. За яг их биеийн суурийг нь бол дрилийн их биеэр хийсэн. Яг ингээ төсөөлөхөд нөгөө хүн руугаа чиглүүлж бодно гэдэг утгаар амар гоё барьцтай эвтэйгэн байгаа юм билүү гэж бодсон. За эхлээд бол бид нэр баг хүчтэй дээр ажиллах гэж үзсэн. Гэхдээ хангалттай чимээ мэдтгүүц гахгүй болохоор хүчлийг нь 40 вольт сайжруулсан байгаа. Хоёр төрлийн voltage regulator буюу хүчил зохицуулагч шилжсэн. За эхнийх нь болохоор биднэрт гарч байгаа хүчлийг нь тохируулах болцоо энд олгож байгаа. За хоёр дахь нь болохоор манай хэлхийг тижихэд засуулагдана. За энд ийм хэсгүүд байгаа. За эхний хэсэг энгийнээр бол энэ AUX-аар бид нэр зурагт компьютер утас ямар нэгэн зүйлсээ тоглоулмаар байгаа. Нөгөө яг чихвчиг ажиллаж гэсэн үг байна шүү дээ. Тоглоулмаар аяныхаа дууныхаа долгионыг энэгээр аавна. За энэ дээр болохоор NE555 гэсэн модуль байгаа. Энэ модуль яаж байгаа вэ гэхээр энэ хажууд байгаа энэ нэг босоод гадна шоод ирсэн байгаа 6 пикофарадын капаситор. Жижиг маш жижиг батарей гэсэн. 6 пикофарад гэх маш жижиг. Энийг ашиглаад нөгөө бидний дамжуулах гэдэг хит авианы ультрасаунд долгионы синусоид долгионыг ялгаруулж байгаа гэсэн. Манай жижиг батарей маань өөрөө цэнгээ аваад алдаад тэр долгионыг ялгаруулж байгаа. Энэ гурав энэ дээр ирээд нийлж байгаа. Юу гэсэн үг вэ гэхлээр бид нар amplitude modulation буюу ультрасаундынхаа долгион дээр нэмэх нь тоглоом аяныхаа долгионыг амплитудыг нэмж хасаад дээрээс нь цэнигээ тижээлээрээсээ нэмээд хүчтэй болгож яваад спикер рүүгээ шидсэн байгаа гэсэн. Тэгээд 37 трансдюсерээ зэрэгцээ цуваа холилдсон байдлаар залгаад хамгийн идэх гүйдлийг нь хамгийн өндөр байдлаар тохируулаад хийсэн байгаа гэсэн. За тийм болохоор энэчнээс авсан долгионоо ингээд ультрасаунд ялгаруулах. За уртлах нь ультра трансдюсер маш сонирхолтой ажиллана. Юу гэхээр пизоэлектрик кристалл гэдэг нэг зүйл байгаа. Пизоэлектрик кристалл яадаг вэ гэхээр их сонир зүйл. Та хэд мэдхээр бол ингээд жижиглэг хагалж агаад бид нэр ингээд дараад тас гэд найзуудыгаа тогон зохиолдог зүйлүүд шүү дээ. Тэр болохоор яг пизоэлектрик кристалл гэсэн. Юу гэхээр яг нэг юм талс дэлбэртэй нэг чулуу шиг юм байх нь. Тэр чулуу яадаг вэ гэхээр алхаар цохоод юм уу даралт өгөхөр хэлбэр нь махигаад хооронд нь нэмэх хасах зүр үүсдэг. Өөрийнх нь яг талтын бүтцнээс болоод. Тэр нэмэх хасах бүтцнээс болоод нэг тал нь нэмэх нөгөө тал нь хасах болчингууд энэ хоёрыг цалхин утсаар холбох юм бол сөргөөс нь нэмэх рүү электрон хүч эхэлдэг гэсэн үг. Буюу хүчийг цахилгаан гүйл болгож хувирдаг тийм зүйл. Тийм. Тэрийг ашиглаад энэ зүйлийг хийдэг. Юу гэсэн үг гэхээр маш сонирхолтой зүйл нь нөгөө тал руугаас ажиллана. Хэрвээ бид нэг ингээд тас гээд нөгөө цохоод хүн яа гэхтэн цохохоор ингээд цог ялгаруулж чадж байгаа бол нөгөө тал руугаа тог өгөөд тэгэхээр нөгөө тгийнх нь талс нь өөр баг зэрэг өөрчлөгдөг гэсэн үг. Хэлбэр нь. Тэгэхээр тогийг долгионоор нэм хасгаар нь доошоо синусоид долгион өнгөд ингэж хөдөлдөг. Энэ дээр нь гоо хингэрэг тавьчих. Энэ шиг энэ цаана байгаа ингээл заа тарагч байгаа штэ. Энэ хингэрэг тавьчих. Тэнгүүд спикер болчих гэсэн. Агаарыг нааш цааш нь түлхэж хөдөлгөөд байгаа буюу аарын даралтын долгион руу шилжүүлчих гэсэн. Тий. Тэгэхээр тэгж ажиллаж байгаа. за юу ч гэсэн арай хийж хэдүүлээ эцсийн байдлаар ажилтдаг загвараа хийсэн юм чинь багийнхантайгаа хийсэн төхөөрөмжнийхөө ямар шин хэмжээнд ажилтдаг, юу чаддаг, юу чаддаггүйг нь харцгаая. Энэ хэсэг манай багийнхны нэлээд хаорондоо хамт зугаатай илэрсэн хэсэг байгаа болохоор үргэлжлүүлээд цаашаа пранк болон яаж ажиллаж байгааг тайлбарлаж байгаа хэсгийг үзмээр байвал дараагийн хэсгүүдийн цагийг нь зоогоод оруулчих. Гэхдээ бид нартэй хамт энэ хэсгийг хүчлээ үзээсэй гэж хүсэж байна. бид нар гайгүй нөө. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр лазер спикер тусч байна. Та бүгдээр ингээд надад ингээд чихтэй туршилтын тулаанууд хэрэгтэй бүгдээр ингээд нэг сууж байгаа надад ингээд
туршилтын юу болно. Тэгэхээр мэдээлэл авах юу датад нэг алдаа өсөхгүй байгаад та тийм шүү. Аль болох чадхаараа гэж толгоо нэг төвшөнд оруулах гэж тийм. Оо тийм надад оо анх жоо башлаад. Оо одоо ингэ гэж байна. За. Динамик аваад. Нэгтгэр юм зү. За тэгэхээр би ер нь ингээд холостайд руу ер нь чиглүүлэн заяа. Тэгээд тэр чиглүүлэнгүүт нь нэгт сонсогдчихвэл гараа өргөнө. Тэгээд бүгд нэг төвчөнд өргөн шүү. Бүгд зарим нэг ингэж зарим нэг гэж өргөхгүй. Өөр юм уу? Бүгд яг өндөр өргөө. Тий. Толгойн төвчөнд авахгүй. Тий. Тэгээд тэр хуруугаараа хаанаас сонсогдож байгаа вэ? Сонсогдож байгаа зүг рүү заа хуруугаар. Тий. Тэгээд бүгд яг нэг баруун зүг ахих дараа. За баруун гараа өндөр өргөжтэй. Баруун гараа нэгдэг өсөд байгаасаа. За мохоо чигсаач чадрууслаа. За. Наад чи одоо тавар төлөх штеп. Тийм гоо тэгээд ойлгомжтой юм шиг байна. Тийм үү? Тийм. Юу ойлгомжтой? Хаанаас сонсох? Хаанаас сонсох? Үгүй. Ойлгомжгүй байх ёстой. За тэгэд юу яа? Ямар дуу тавьж сонсомоор? Аимшиг. Ханны За. За эхнийл чинь энэ одоо хэдэн метр гоо дараа 6-ыг авч байгаа метр нэгээс. Final destination гэдэггүй яагаа. Та чихтэй байх хэрэгтэй гэсэн. Ээж дараа намайг цогцоод байгаа. Чөлөө жоо өршлөө. Гэл. За би юу гэсэн залглаа шүү заяа. За ямар дуу сонсхийг гинэ. За уламжлалын дагуу юу All I Want for Christmas is You тавьлаа шүү дээ. За бүх хүчин чадал 39 уурт бүх хүчин чадлаар нь тавьлаа. Сонсож байгаа нь гараа өрөөрэй. Хаанаас сонсож байгаа заа гараа. Натас. Дээрээс. Аха. Инээс. Өөртөө сонсож байгаа. Би одоо Та маглаа. Нэлээд чанга сонсогч байна. За би ангар руу чиглүүлэхэд сонсохгүй байгаа юм байна уу? Сонсохгүй байгаа юм байхгүй юм шиг байна те. За би тэгвэл хүчийг нь зааж байгаа энэ тойроо бол тоо. За 15 вольт руу багасгалаа. 15 вольт руу багасгалаа. Одоо сонсыг юу сонсож? сонголтоор. За 10 орчим вольт дээр. Отогтой сонсоод байгаа юм. Хайраас. Ой би энэ чинь дараа нь хэмжээ дараа нь бүтгэж явахад алдаа болов. Сонсохгүй байна уу? Тэгээд өргөөч. Ой сонсогч байгаа юм уу сонсохгүй. Хурдар яахдаг байлтаа. Энд чи яг би яг хизээ сонсогдохоо болж гин хизээ сонсоод ирж гин гэдэг. За хавчлаарай. За. За одоо энэ дээрээс ангарт нэрээ сонсдохгүй байна уу? Хажуудлах нь энд үнээр сонсогдоод байна уу? Одоо бүр дээшээ бүр ингэ гараараа хаанаас сонсож байгаа нь бүр ингэ чиглүүлээ заа. За чангалаа. Ой зү тэгээ гоё.
Дуусах. Наад сонсогч. Дуу багсаа дуусч байгаа юм ш. За дараагийн дуу. Ямар дуу? За hotline хийнэ. Чи дараа нь YouTube бичлэг болно шүү дээ. Ямар ямартай. Юу төрөнд боллоо. Чи төрөнд бол сонсож байгаа дараа ингэж. Ай зүрээс очиж нэг тэрүүрээ чангараа байна. Ёомагийн ишээж байгаа ютубер дөрөв. Характер чинь гэдэг мэдээлэлтэй бүгдээрээ дуу. За туршлаа гэлээ ой. Бүгдээрээ 1 2 3 гараа өргөөд. Сонсож байна уу? Зарим нэг хүмүүс ганцаараа шал өөр зүрээс хаагаад байгаа юм гайхаад. Нэр бүгдээр нүдэнч. За бүгдээр нүдэнч. За бүгдээр нүдэнсэн биз? Хатундаа нүдэнч. Хатундаарай. Ёома нүдэ нэгээс тэнэг царай гарах гээгүй шүү. За. Одоо байс нь арилгасан сонсч. Чатвар хаашаа цаатаа. За сонсогдохоо болох юм бол гараа болгоно штэ. Сонсогч байгаанууд нь гараа өргөжл гараа. Сонсогч байгаа юм байхгүй юу? Тон дотор бол юм чи. Намайг сүлэх вэ? Трацаа байгаа тэнгис заагаад байгаа юм гайхах. Тэ. За. Ана. Гонос сонсч гинөө. Дотор нэг хүргээл оочаасаа боронцож тавьж. Инглиш хэлний угаач. Нөгөө 16D нөгөө мьюзик интервью байдаг шүү дээ. Гараа өгсөн аа. Аха. Одоо бүгдээрээ 100 гараа өгсөн. Яа. Юу ингэж амшиг мөрөлөө юм шиг. Мөнгөний эзэн гэдэг тоглоомч санагдчих. За нүдэн нэг чигчмийн Йоо. ачлаа. За ямар шүү санагдчих. Яг энэ чихэн дэрс туусна юм. Ингээд хэмжээ Би сүүлд дээр тулж байгаа гэсэн. Яг тийм хоёр ч Тэрний чигээр дотроо сонсож байгаа. Хаалаа гэдэг юм уу? дээрээс сонсож байгаа. Яг дотроо сонсож байгаа юм шиг санагдсан гараа. Дээрээс юм Яг дотроос. яг сүүлд ойр толгойд бол энэ яг Юм талгаад дээр юу нэг ажиллах та яваад байгаа болов яг ийм амар өндөр өнцгөр бодох юм биш үү? Тэр та дээр хаг ханаа байгаа болохоор гэж байгаа болов. ер нь надад ангахаас наашаа гаваад завчгүй сая ингэ рейнж. Бүр басхаар чимээ басхаар жоох юм гэж. Тэгэл жоохон шаардж байгаа юм. Ганц ингэ аим ши стокины. Саад үдээ яж байгаа юм. Бүхэл ядрах уу. Одоо зин уу гэдэг юм шиг. Наашаа тассан. Ага, надад тусах чадахгүй. Тэнийг спотлайт дээр надад. Наачи намайг хаагаад дээ. Энэ намайг хаагаад тэр дээр дотроо. Ямар дууг сонсохгүй байж байгаа сонсуулаач. Тэр чинь яах вэ?
аим шиг. Арийн утгаас авчихсан шүү дээ. Тэгсээ танаа дотор нэг зүгшсэн. Аим тавьчихсан. Бэлэний хамгийн Урдаас давчдаг байхгүй юу? Сая амар их Шинжлэх ухааны нэвтрүүлэх аимшиг яриа юу? Эсавд яа. За энэ гоё доктор гараа өгөх шүү дээ. 100 гараа өгөх. Одоо юу таах вэ? Юус амар зүгээр шүү таасан. тийм хүн алж малчаач маа. Хоол хайнасаа салж чаддгүй. Энэ бүр нүдэндээ хар даваатай байвал яг тэрий сайхан байна. Ёо. Энэ баг юм гортын багс. Хэнэ тавиад. За бали хөлөө өргөө одоо. Баруун хөлөө өргөө. Хөлөө чигээ. Өөрөөр нүүр шүлжүүл яах юм. Бас үргэхний үргэж. Орлог хэрэг нэг жилтэй. Чармаараа. За нүдэ. За баруун хөлөө өргөх юм те. Чиглэл дэше за. Яаж чиглэл? Нүдэ. Хоороо тийч чиглэл. Нүдэ. Хаар дутаач юм уу? Орогоо. Арга. Оо. За нүдэ. Чик нэрээ магтсан. Чик нэрээ магтсан айлч магадгүй шүү. Энэ актрис спикийн туршилт шал бодлоо. Зүр гэртэйгээ тааж үзсэн болоод байдаг. Хөөе нэмэжээ нөгөө хайхааны зохион байгуулалт. Хайдын сиквелс амар. Зүр ирсэн хүмүүсийг ингэж айлгаж гаргах боломжгүй шүү. Тэхүү та нар оцоогоос өрөөд ирв. Би тэр үл арилтаа жоохон бэлдээд зөө ёо. Нэг айлгуулах 5 хай. За нүдэ хот унтаад. Тэгээ яг сонсож байгаа нэг хөлөө өргүүлэх юм яах юм. Чиглэл. Чиглэл ингэж ингэж чиглэл юм уу? Өөр өөрсдийнхөө ноц ихгүй. Хичээсээ халдаа мөн. Сэлээ хамаагүй очиж өшүүлчих واخ шүү. Ой. Намайг чармс гараа. Би одоо юу хэмжиж мэдэхгүй байна. Тэр та яаж камер авах. Чи өөрөө үзмээр байна. За гарнаа дээр. Хээзээ. За гарнаа дээр. За түүнээр явчихъя. За түн дээр. Тэнгисийн гараа чиний нүрийг цогтох юм. Чи хатага ирэхгүй яагаад сонссон бэ? Хөөе ямаа. Тэгээ ясах таашсан. Өөрөөсөө сонсож байгаа юм шиг санагдаж өглөөлөө таамаг.
жилийн цаг. Ой. За дуусгая. Миний зүстэй ч сайн. Англи зүстэй тодмоо юу? Одоо гарч олно. Чи суустай гэсэн юм уу? Яг чинь энэ ямар ч юм. Helikopter юу? Яа. Яа, нэг машин хагад хангалттай. Яаж нэг юм бэ? Надад л хойноос сонсож байна. Утсан дээр яасан сонсож байгаа. Хэрвээ Аймсан сонсогдвол нэг кино зураг авах юм байна. хэрвээ юутай хүмүүс бол байх юм бол юу л нэг хоёр талтай хөвчтэй хүмүүс байх юм бол хөвчөж үзүүлж байгаа сонсох юм гайсаас. Зүгээр чивч байхгүй. Чи хоёр Зүстэй хөргөн right and left биш ээ, тий. Right and left гэсэн хөргөн байна. Юу сонсож зүгээр байгаа юм байна даа. шүсэг. Араа чалган гэдэг нь тахаа. Оржмын бор хинти хангаасаа байдаг. Яа сайн нэшэ гэтээ сүүлд машин ташин дрифт хийх. Ага надад ч хэлэх дүү. Сумд бас. Баярлаа. Сайн хүмүүс амрыг шууд нэг бол. Манай их чигийн тоглоос Зур хараарай. Тэгэхээр бооч чадвас болоод өгчтэй шүү дээ. бүр хитрхи сайн юм би. Сайн болохоор. Ямар Тэгээ яг үндэ бүүэн дөө мунаадах нар ч бас амар юм шиг үгүй. Гин хамнаас тэгээд бойна шиг гэдэг. Чи юу яана? Яа. Астаа мохоо байна. Надад чи сонсож байгаа. Наа чи миний дотроос ингээ маа заа. А бүүэн дөө шүү дээ. Сатаны эсрэг нэг цаашаа байдаг шиг. би бүр хаа басчих чи. Басаад нэр амир биш үү? Басч уу? Ханаас гарч юм сонсож байна. Яг дотроос амар яг гараа өргөдөө. Би дотор амар яг ингэ сонсож байна. За би бүр амар чимээгүй тавиад үзье заяа. За одоо бүгдээ маш хамгийн чимээгүй дээр тавилаа. Сонсогч нь гэж. Сонсож байгаа гараа өргөв шүү за. Хаанаа сонсогч нь? За. Ямар үн хамгийн юм бэ? Яг ингээд тоолж ирчээд дооцсон. Харин төлөвтэй. Яг ингээд нүгэн Яг энүүгээр сонсоход баруун чигтээ жоо царгэлттэй. Харин баруун За би хамгийн сүүлд би байж хамгийн холоос нэг Тэр гүүрэн дээрээс бэл нөө. Оо. Та өөртөө даа. Аха, чамд сонсож.
Үгүй юу? Одоо яаж байна гэж байна? тэг яарч байгаа. Одоо яаж байгаа гэж байна? Одоо хатчих. Та ирана байх юм биш. Яг үнэн гэсэн. Зөв эндээс бас эндээс сонсогддог. Ядтай бүр ийшээ явах юм. Үнэхээр таа. Яард ирсэн. Энийг би чишээ. За. Зүрхээ хэлдэг. Нэмж зүсээ. Бизнес гараас шууд гудам руу гараад хүмүүсийг ямар шүү хариулт үзүүлэх нөгөөний шалгах гэж үзсэн. Яаж их. Өөртөө нарийн нэрэж тэгсэн. Гуравхан атаа. За хүмүүсийг татаж байгаа юм. Хүмүүс ерөөс реакшн гаргахгүй. Сонссон болоо эсвэл яг үндэ юм дасцсан юм болоо бүр гайхалтай. Эсвэл орчин чимээ юмээс болоод гээ сонсохдохгүй гэж байхгүй тий. Ойлгомжтой амар сонсогдож штэ ойж ирж байгаа. Яг үндэ нийгмийн асуудлуудаас болоод амар аль тэний дасцсан тий. Юм ч нэ тахгүй штэ. Энэ чин дээр нөө. I'm here. Can you hear me? Find me гэдэг тойрол дураад тааж байгаа. Тэр атаач тах. Тэгээ бидний төсөөлжсэн шиг тийм ил царайны хувирал реакшн бол байгаагүй. Тэр нь магадгүй тухайн орчин илүү гэрэлтэй байсан янз бүрийн зүйлсээс нөлөөсөн байж магадгүй. Тийм болохоор дараагийн пранк хийдүүлээ илүү сайн төлөвлөөд илүү тэр айх болцоо орчныг нь бүрдүүлж хагаад тэгээд ультрасоник спикерээр турч үзье. Гэтэл гинэт яг маш гоё боломж гарч ирсэн. Тэр нь юу гэхээр Science Cafe дээр нэг клубийнхан Halloween хийхээр болсон. Тэгээд Halloween хийж явах явцдаа гинт бүгдээрээ бүх юмудаа чимээгүй болгож жагаад болон зууж агаад хав харанхууд аимшиг юм ярьж хэлсэн. Тэгэхээр энэ шиг алтан боломж дахиж олдохгүй гэж магадгүй болохоор маш сайн хүнд харагдахгүйгээр чимээгүйгээр тэгээд айцыг нь төрүүлэх гээд оролдоод үзье.
Түрүү ингээд амар сайн юм сонсогдоод байна. Хичээл зүйлээ чинь гаргаад ирсэн зүйл. Аха. Нэ юу вэ? Сонсож байна уу? Одоо төлсөн. Яг хичээлээ. Тийм үү. Одоо Юу нэг ингэж өөж ингэж наа чи гоё дээ. сая амар юм сонсогдоод байна уу? Тийм мэдгүй хүүхдүүд байдсан шүү дээ. Амар өстө. Яг энэ атлас нүдээ юу лээ хаалмаар зогшооч үлээ. Black Magic. Энийг хитрхи ихээр ойлгоцсон бол ойлгочихог байгаасаа гэж найдаж байна. Тэгээд юу ч гэсэн за манай шинийг маань тижээдэг сүнс гэдэг нэртэй туулаа ирсэн байна. Тэгээд бид нэг юм турч үзмээр санагдаад байна. Тэр нь юу гэхээр энэ ультрасаундын төхөөрөмж хийцэн байгаа ч гэсэн нэг лайтай юм нь бид нэр сүнсдээ сонсож чадахгүй. Тийм болохоор хаанаас нь ирж байгаа эсвэл яг үндэ ажиллаж байгаа гүгэн ч гэсэн шалгахад айгүй хэцүү. Тэгэхээр юу таамаглаж байгаа зүг байх юм бол муур биднээс сонсож чадах давтамж нь хэд давж гарч ирэх болохоор ультрасаундыг сонсох учиртай. Гэхдээ бас би жоохон айгаад байгаа юм нь мууранда ультрасаунд амар сонсогдох юм болоо, айх юм болоо эсвэл амар муу сонсогдоод чихийн өвдгөөд айлах юм болоо гэдэгт бол яг хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр юу ч гэсэн тэгээд ямар нэгэн байдлаар хөрхий зовж байгаа юм шиг харагдах юм бол туулаагаа бодоод хэдүүлээ зогсоё. Гэхдээ тэр хүртэл гайгүй юм шиг байх юм бол хэрвээ муур бол ядын илүү хүн дээр туршилт хийхээс жилүүтэйгээр илүү яг боддоор хөвчөг байх бах. Хаанаас нь чиний сонсогч гэх юм шүү тийшээ энэ нүдэн сорс хийгээд харна гэдэг ч юм уу те. Өөрөө яг байгалийн predator анчин баг болохоор гоё реакшн үзүүлнэ гэж найдаж байгаа шүү. За хийгээд үзье. Тэр шаар доод Аа. Гişтэй бол юм биш шүү дээ. За ихэд би асаалаа. Би асаахтаа тэр зүгээр асааж үзье. Аха. За би одоо урд нь чиглүүлээд үзье. Хит айж байгаа юм шиг байна. Балий зав. За сар бүрдэх. За би чиглүүлээ. 3 2 1. Энийг амар хөвгөлтэй болно юм шиг байна тийм. Тийм шүү. За одоо өөр нэгээр үзье. Би болохоор Гостыг гаргаад ирэх юм уу? за одоо ямар нэгэн аудио байхгүй. Энэ сонсогдож байгаа зүйл болохоор дан ультрас гэсэн. За X шүү. За дан одоо ультрасаунд. За нөө 3 2 1. Дан ультрасаундад рехтэлж байна. Рехтэлж найж. За би энийг одоо тасахгүйгээр ажиллаад үзье. Зүгээр энэ улаан юмнаас найдаг болсон. Амар тохгүй байна. Ямар тогтоод ингээ. Сэрсэн багахаа муур туулаа гэдэг байгаа л чи жинхэнэ туулаа сонсдог юм уу гэдэггүй. За. Нэгс ямар нэг реакшн гарахгүй юм тий. За даасаалаа. Хаа. Бас өөрт нь ямар байгаа юм мэддэхгүй болохоор амар хэцүү өвдөлттэй байж юм аа. Тийм болохоор тэгсэн. Гэтэ ерөнхийдөө бидний бас яг бидний зөвөр реакц чадахгүй байгаа шиг ирж гэсэн реактлаад жишээл би нэг шууд асаахын сонсонгуудаа хамгийн түрүүнд цутааж байгааг бол
хэрвээ манайд биш юу туулаа мөр хийсэн байх юм бол ядчил ажиллаж байгаа Анх зорьсондоо хүрлээ. Хийчихсэн зүйлээ хийлээ. Тэгээд хамгийн гол сонирхолтой байгаа зүйл нь яг төсөөлж исэн шиг хүмүүсээр айлгах гэсэн бол айлгаа тоглох гэсэн бол тоглоод хүмүүсийн реакшн харсан зэрэг гоё байлаа. Тэгээд энэ бүтээл Science Cafe дээр ингээд банк байж гин хин нэг нь ирээд сонирхохыг хүсэж байгаа тохиолдолд бид нэр онлайн шопынхаа дээр бүтээгдэхүүнүүдийнхаа тавиур дээр тавьчих. Тэгээд Science Cafe дээр ирээд энэний зүйлийг яаж ажилтгийг туршаад үзээд мэдэх боломжтой шүү. Эцэст нь бидний төслийг спонсорлж дэмжсэн Proton Electronics-ийнхандаа баярлалаа. Энийг хийх шаардлагатай бүх зүйлсүүд Proton Electronics дээр бол байдсан байна лээ. Science Cafe-гийн үзэгчдийгээ ч гэсэн маш гоё электроникийн төслүүдийг гоё бүтээнэ гэж найдаж байна. Тэгээд Proton Electronics-аас өөрчлөлөөрэй. Адлын хөтөлбөр нэг гоё. Зөндөөч бас ингээд тулгарх яхаа мэдхгүй солиодоо таарсан, зарим нэг шийдсэн, тусламжч авсан. Тийм прожект байлаа. Тэгээд энэчнээс таад гоё юм сурсан гэж найдаж байна. Тэгэхээр инженерээр ямар нэг зүйл хийнэ гэдэг инженерийн сэтгэлгээ, инженерийн юу вэ гэдэг нь ямар байдаг вэ гэхээр ерөөсөө асуудалтай л байх хэрэгтэй. Тэр асуудлуудаа нүүр тулж тасах. Тэр асуудлуудаа нүүр тулахаараа ингээд ёо гэхээс илүүтэйгээр бүр ингээ урамшаад гэд шийддэг байх нь амар гоё инженерийн майндсет ингээ амар гоё ихний алхам юм болов. Тэгэд гоё хөргөслөөс хөөж байгаарай. Хөлөө биш бүтээ. Дараагийн бүтээлээ